За дараагийн бүлэг асуудал бол одоо бидний ярих ёстой хамгийн чухал зүйл эрүүл мэндийн санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын реформын асуудал байгаа. За өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн даатгалын реформ бол хийгдсэн. Нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар маань стратеги худалдан авагч болсон зэрэг маш одоо дэвшилттэй зүйлүүдийг нэвтрүүлсэн. Гэвч одоо миний байнга сайжруулахыг хүсэж шүүмжиж ирсэн зүйл бол бид нар хэтэрхий одоо гүйцэтгэл нэрийн дор олон хүн хэвтүүлж онцлог хэмжлэх ёстой гэдэг тооны араас хөөцөлдсөн. За тэр хэмжээгээр санхүүжилт авах ийм зүйлийн араас явсны улмаас бид нар эрүүл мэндийн одоо тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх сэтгэл ханамжийн талаарх энэ асуудлууд бүхэлдээ бол орхигдсон. За эрүүл мэндийн даатгалыг вакцины системд бас шилжүүлэх боломжийг судлах нь бол зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл авах одоо тусламж үйлчилгээндээ тохирсон тийм одоо вакцийг сонгож эрүүл мэндийн даатгалын одоо шинтгэлээ төлөх ийм тогтолцоолоо шилжилт хийх боломжийг бас судлах хэрэгтэй. Энэний сөрөг тал нь мэдээж одоо юу гэдэг орлого ихтэй нөгөө л одоо баян хэсэг маань илүү одоо өндөр төлбөр төлөөд өндөр одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүгийн ачаал багтаагаар авах ийм боломжууд өрдөнө. За харин одоо орлого багтай хэсэг маань мэдээж орлогынхоо хэмжээнд тааруулаад бага одоо шинтгэлтэй вакцийг сонгоод эрүүл мэндийн ямар нэгэн асуудал гарсан үед эсрэгээр одоо эрүүл мэндийн санхүүгийн эрсдэлд илүү өртөх ийм одоо сөрөг тал бас гарч болох юм. За нөгөө талаас арчс намын мөрийн хөтөлбөр тусгагдсан энэ асуудлууд бол өнөөдөр бодиттой ажил хэрэг болохоор одоо тусгагдаад явж байгаа ийм ажлуудыг одоо дахин давтан бичсэн байлаа. Тэгэхээр энийг бол дахин давтан бичих шаардлагагүй гэж үзээд би бас улаанаар тэмдэглэсэн. За энэ бүхий л зүйл бол одоо бодиттой хэрэгжиж явж байгаа. Харин одоо цаашд нь яаж хэрхэн сайжруулах уу гэдэг л асуудлуудыг бид нар онцгой анхаарах шаардлагатай. За Монгол Ардын намын энэ хоёр заалтан дээр ялангуяа одоо гадаад дэмжлүүлэх хүмүүсийг санхүүгийн дэмжлэг үзүүлэх, за гадаадын эмнэлгүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллаж Монгол хүнд одоо эрэлттэй тогтолцоог бий болгоно гэдэг энэ асуудлууд дээр бол би сөрөг саналтай байгаа. Түрүүн ч бас хэлсэн, аль болох одоо гадаадын эмч мэрэгчлэнүүдийг Монголд авчирч ажилуулах эмч мэрэгчлэнүүдийнхээ чадамжийг сайжруулах асуудлыг шийдсэн илүү үр дүнтэй болохоос биш гадагшаа хүмүүсээ явуулаад тэднэрийгээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаас нь ингээд хараад ах юм бол эрүүл мэндийн салбар маань сайжрахгүй. За тийм учраас энэ гадагшаа чиглэсэн урсгалыг одоо эсэргүүцэж аль болох одоо дотгошоо чиглэсэн ийм одоо үйл ажиллагааг дэмжин одоо зүйтэй гэж үзэж байгаа. За дээр нь түрүүн би бас хэлж ирсэн тэр эрүүл мэндийн технологийн үнэлгээг хийх шаардлагатай. За энэ одоо санхүүжилтийн өртгийг тооцох. Энэ бол аль хэдийн мэдээж тооцогдоод хэрэгжээд явж байгаа л да. Гэхдээ хүмүүст бол төдийлөн одоо өртгийг зөв тооцож бодиттой тооцох талаас нэлээд одоо сан шүүмжлүүд гардаг. За хэрэв өртөг бодиттой тооцогдож чадсан гэж үзэх юм бол өөрөөр хэлбэл тэр дотор жишээлбэл түрүүн бас л өмнө дурдсан эрүүл мэндийн ажилтнуудынхаа тэр ажлын үнэлэмжийг энэ дотроо тусгаж хангалттай хэмжээгээр тусгаж чадах юм бол тэргүй заавал тусламж үйлчилгээнийхээ тоог нэмэхгүйгээр яг өөрсдөө тохирсон ачааллыг аваад тэр тусламж үйлчилгээгээ чанартай үзүүлээд тэгээд олон улсад одоо эмч эрүүл мэндийн байгууллагын хүмүүсийн авдаг тэр цалинлал руу дөхөх хэмжээний одоо цалин авах боломжтой тийм л тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй юм.
За ардсан намын мөрөн хөтөлбөрт байгаа энэ зүйлүүд бол ер нь одоо хэрэгжээд явдаг зүйлүүдийг л дахин давтан бичээд байгаа. Өрхийн эрүүл мэндийн санхүүжилт бол эрүүл мэндийн даатгалаас энэ капитейшн буюу нэг иргэнээр тооцож санхүүжилт олгож байгаа. Хүүхдийн тусламж үйлчилгээнүүд бол ер нь одоо үндсэндээ эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн одоо даатгагдаад ингээд явж байгаа. За төрийн эмнэлгийн зарим үйлчилгээг хувийн одоо хвшлийн эмнэлгээр гэрээгээр гүйцэтгүүлэх хэрэгцээ орчин бүрдүүлнэ гэж тодорхой тусламж үйлчилгээг гэрээгээр хийгээд явж байгаа. Гэхдээ би бол тэр гэрээгээр шууд хийн гэдэг асуудал дээр бас л одоо сөрөг эсрэг байр суурьтай байдаг. Зүүн юу вэ гэхээр төрийн эмнэлэг үзүүлэх үйлчилгээг үзүүлээл өөрийнхөө чадамж, багтаамж, хүртээмжийн хүрээнд үзүүлээд явах шаардлагатай. Тэр нь бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартаа гэрээгээ хийгээд ингээд санхүүжид явах ёстой. Хэрв төрийн эмнэлгүүд чанаргүй тусламж үйлчилгээ үзүүлэх ч юм уу, хүртээмжгүй тусламж үйлчилгээ үзүүлэх нь бол харин одоо хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагууд маань түүнтэй өрсөлдөж илүү одоо бага одоо өртгөөр чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх ийм одоо өрсөлдөөнийг бий болгоод эхлэх юм бол эрүүл мэндийн даатгалын санхүүжилт маань тэр чиглэлүүгээ илүү санхүүжилтаа олгоод ингээд явах нь одоо зах зээлийн шудраг одоо өрсөлдөөний зарчмаар эрүүл мэндийн салбар маань хөгжих суурь юм болов уу гэж боддог. За дараагийн бүлэг асуудалд бол эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой мөрөн хөтөлбөрийн заалтууд байгаа. За энэ аль хэдийн одоо нисдэг тэргээр тусламж үйлчилгээ үзүүлдэг ийм одоо технологиуд тодорхой хэмжээнд хэрэгжиж явж байгаа. За энэ яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төвөөр дэд шилжүүлэх замаар үзүүлнэ гэдэг дээр би бол мэдээж эсрэг одоо саналтай байгаа. Энэ бол маш үр ашиггүй ийм тогтолцоо. Энийг бол аль болох одоо нэгдсэн эмнэлгүүдийн emergency room-ээр энэ тусламж үйлчилгээг үзүүлэх. Магадгүй одоо зарим улс оронд urgent care гэж ямар нэгэн одоо яаралтай асуудал гарсан үед үйлчлүүлдэг ийм нэгжүүд байдаг. Тэгээ ийм нэгжүүдээр тухайн одоо тусламж үйлчилгээг авах тал дээр нь анхаарах шаардлагатай. Ялангуяа одоо гэмтлийн тусламж үйлчилгээ зарим нэг одоо тусламж үйлчилгээг аль болох төвлөрлөөс нь сааруулж бусад одоо эрүүл мэндийн байгууллагуудаар тодорхой хэмжээгээр энэ тусламж үйлчилгээг авдаг ийм зохицуултуудыг хийх нь зүүн хэрэг. Мэдээж өрхийн эмнэлэг бол өнөөдрийн ажиллаж байгаа төвшөндөө тодорхой одоо тусламж үйлчилгээг үзүүлэх тэр боломжууд нь бол байж л байгаа. Тэгэхээр ямар одоо тусламж үйлчилгээг ямар төвшөнд нь үзүүлэх вэ гэдэг энэ одоо зааг ялгаа байх шаардлагатай. Тэгээ юм болгоныг л одоо нөгөө төвлөрлийг сааруулж гэдэг нэртэйгээр өрхийн эрүүл мэндийн байгууллагууд бүхий л одоо тэднийг л чадамжуулах гал тэднэрт л хамаг одоо бүгдийг одоо багш тоног төхөөрөмжөөр хангах гад ингээд явах юм бол энэ бол эргээд үр ашиггүй тогтолцоо болно. Олон улсад хэрэгждэг одоо тогтолцоонууд бол аутсорсингээр жишээлбэл магадгүй өрхийн эмнэлгийн төвшөнд бол тухайн одоо үйлчлүүлэгчийн цусын авах шээсийн одоо авах ч гэдэг юм уу энэ үйл ажиллагааг гүйцэтгээд тэгээд олон одоо өрхийн эмнэлэг олон эмнэлгүүдийг одоо хамтарч ажилладаг нэгдсэн одоо лабораторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тэр газар нь өөрсдийнхөө соцыг явуулаад шинжилгээний хариугаа цахимаар авчдаг ийм л тогтолцоо бүрдүүлэх нь цаашдаа эрүүл мэндийн салбарт үр ашигтай ийм зүйл болов уу гэж боддог. За тэр олон одоо төвүүд байгуулах талаар бас мөрөн хөтөлбөр дурдсан талаар зарим нэг саналаа өмнөх слайдуудад хуваалцсан. Магадгүй бас бидний нэг шүүмжилдэг хардаг зүйл бол сая ч гэсэн одоо сүүлийн 4 жил гүйцэтгэлийн санхүүжилт нэртэйгээр нөгөө л одоо эмнэлгийн тусламж үйлчилгээгээ төлөхөө одоо дэмжсэн илүү одоо өвчингээ онцлох, эмчлэх гэдэг одоо тал руугаа хандсан түүнээс өвчсөн сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн асуудлуудаа орхигдуулсан түүнд одоо санхүүжилт олгох асуудлуудыг орхигдуулсан ийм зүйлүүд бол харагдаад байгаа. За энэ мөрөн хөтөлбөр ч гэсэн аль аль намд нь бол тиймэрхүү асуудлууд ажиглагдж байгаа. За
түрүүн бас дурдсан өвчний хяналт сэргийлтийн төвийг бол байгуулах энэ ажил бол урагштай явж байгаа юм байлээ. За түүнийг дагаад энэ халдвар төвчин судлалын үндэсний төвийн шинэ барилга барьж харин тэр одоо халдвар төвчин судлалын одоогийн байгаа байгууллагууд дээр өөр бусад одоо эрүүл мэндийн байгууллагуудыг байрлуулах нь илүү бас үр ашигтай ийм одоо тогтолцоо юм болов уу гэж бодож байгаа. За зүрх судасны үндэсний төвийг байгуулах, хавдар судлалын үндэсний төвийг байгуулах асуудлыг бас тодорхой хэмжээгээр дэмжиж болох юм. Яагаад гэвэл зүрх судасны өвчин, хавдрын өвчин бол нас уралтын эхний одоо хоёр үндсэн шалтгаан бол энэ хоёр байж байгаа. Тийм учраас эдгээр одоо төвүүдийг байгуулах нь зөв байх. Гэхдээ эдгээр одоо төвүүдийг байгуулахаас өмнө одоо байгаа нөөц бололцоогоо бид нар маш сайн харж чадах юм бол гүйцэтгэлийн менежмент гэдэг энэ зүйлийг зөв хэрэгжүүлж чадах юм бол эмнэлгүүд маань ямар асар их нөөц боломжтой байгаа вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд энэ гүйцэтгэлээр буюу тохиолдлоор нь санхүүжилж байгаа энэ санхүүжилттэй холбоотой гарсан тоо баримт төдөр бол одоо нотолж харуулж байлээ. Тухайлбал зарим одоо эмнэлгүүдийн санхүүжил бараг 2 дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл одоо 30-40 тэрбумын санхүүжилттэй байсан бол 60-70 тэрбумын санхүүжилттэй болтлоо нэмэгдсэн ганцхан жилийн дотор шүү дээ. Ийм зүйлүүд бол тодорхой статистик баримтуудаар энэ зүйлүүд бол нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл одоогийн байгаа нөөцөөр хүний нөөцөөр энэ барилга байгууламжаараа илүү одоо хүртээмжтэй тусламж үйлчлэгийг үзүүлэх ийм боломжууд байсан биш үү гэдэг зүйлийг бол нотолж одоо харуулж чадсан. За энэ уламжлалт ангаахын хөгжүүлэх тал дээр аль одоо намын мөрийн хөтөлбөр тусгагдсан байлээ. Энэ асуудлыг бас дэмжиж олон улсад өөрсдийн одоо дэлхийн нийт бол Хятад, Европ, Хятад одоо Солонгосын энэ уламжлалт ангаах ухаан бол их түгээмэл байж чадчих шүү дээ. Түүнийгээ ч гэсэн тэд нэр олон улсад хүргэж чадчих. Тийм учраас Монгол одоо энэ уламжлалт ангаах ухаанаа ч гэсэн бид нэр бас олон улсын түвшинд одоо гаргах бүрэн боломжтой гэж үздэг. Дараагийн шийдэх ёстой, анхаарал тавих ёстой асуудал бол эм эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын асуудал байгаа. За энэ хүрээнд бол эм эмнэлгийн хэрэгслийн хуулийн шинжилсэн найруулга батлагдаж, эм эмнэлгийн хэрэгслийн хяналт одоо зохицуулалтын газар байгуулагдаж, энэ тал дээр бас бодлогын түвшинд анхаарч байгааг бол илэрхийлж байгаа. Гэхдээ бол энэ эмийн үйлдвэрлэлийг одоо экспортын баримжаатай хөгжүүлнэ гэдэг бол магадгүй бас нэлээд алсын одоо зорилт байх. Энэ 4 жилдээ арай хэрэгжихэргүй дараагийн одоо 4 жил рүүгээ магадгүй одоо 10, 15, 20 жилдээ хэрэгжих юм зүйл байх. Учир нь юу гэхээр өнөөдрийг хүртэл бид нар энэ 5 дахь заалт бол хүнс эмийн чанар баталгаажуулах өндөр технологид суурилсан юм лавлгаа лаборатори байхгүй байна гэдэг энэ асуудлуудыг хөндөж ярьж байгаа. Тэгэхээр ойрын 4 жилдээ бол энэ лавлгаа лабораторитойгоо болцоод тэрнээс цаашаа энэ лабораториудаа эмийн одоо чанараа хэмждэг цаашаа дэлхийн нийтэд одоо энийг үйлдвэрсэн эмээ экспортлох асуудлыг ярих нь илүү үр дүнтэй юм болов уу гэж боддог. За түрүү хэлсэнчлэн энэ хууль эрх зүйн одоо орчин бүрдээд шинэ одоо шинжилсэн найруулга батлагдаад явж байгаа мэргэжлийн байгууллага гараад ингээ ажиллаж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдээ улам цааш нь одоо сайжруулад явах нь энэ эм эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах үндсэн боломж юм болов уу гэж бодож байна. Тэгээд дээр дурдсан зүйлүүдийг ер нь багцлаад бас эргээд товч дурдлаа. Тэгэхээр Монгол улсын эрүүл мэндийн салбар бол өөрт тулгамдж байгаа асуудлаа шийдвэрлэх нь л одоо хамгийн гол асуудал. Гэхдээ энэ засаг барьж байгаа намуудын мөрийн хөтөлбөрөөр эдгээр зүйлүүд маань хэрэгждэг. За дэлхийн нийтээр энэ Universal Health Coverage буюу бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтын асуудлуудыг ярьж байгаа. За энэ тууцынхаа одоо хэрэгжилтийг бодит амьдрал дээр хэрэгжилтийг бид нэр сайжруулад явах шаардлагатай. Эрүүл мэндийн байгууллагад хувийн хвшлийн бас одоо оролцоог сайжруулах, мөн одоо эрүүл мэндийн энэ даатгалд хувийн эрүүл мэндийн даатгалын
оролцоог сайжруулах энэ одоо зүйлүүд дээр бас анхаарч ажиллах шаардлагатай. За энэ даатгал реформ, эрүүл мэндийн даатгалд хийгдсэн энэ реформуудыг яг дэлхийн нийтийн төр жишгээр нь илүү одоо бодит амьдрал дээр зөв хэрэгжүүлэх талаас нь анхаарах шаардлагатай. Бид нар зөвхөн одоо fee for service буюу үйлчилгээнд нь төлбөр төлөөд яваад идэг. Гэтэл ихэнх одоо энэ санхүүжилтийн систем бол pay for performance буюу гүйцэтгэл чанарт нь суурилсан ийм одоо тогтолцоо байдаг. Тийм учраас энэ аль болох одоо чанарын үзүүлэлтүүд, гүйцэтгэлийн үзүүлэлтүүдээр нь хэмжиж, сэтгэл ханамжийн одоо энэ үзүүлэлтүүдээр нь хэмжиж энэ ажлуудыг сайжруулах шаардлагатай гэж үздэг. За тэгээд мэдээж үндэсний хөтөлбөрүүд дээр эрүүл мэндийн технологийн үнэлгээнүүдийг хийж олон нийтэд танилцуулаасаа нийгмийн эрүүл мэндийн одоо энэ асуудлууд дээр аль болох дангадагч одоо хүчин зүйлүүдийн арилгах. За тэгээд одоо Монгол улсын хэмжээнд асуудал болж байгаа энэ агаарын бохирдол, төвчрөл, бусад одоо нийгмийн стресс хүчин зүйлүүдийг алга болгохосоо гэдэг ийм одоо зүйлүүдийг хүсэж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдал дээр эрүүл мэндийн байгууллагуудыг олон улсын магадлал идэвхжүүлж GCI-ийн магадлал идэвхжлийг авах асуудлыг хөндөх юм бол аяндаа энэ тусламж үйлчилгээ маань энэ тогтолцоогоор өөрөө одоо сайжрах юм боломжтой. За тэгээд өрхийн эмнэлэг анхан шатны тусламж үйлчилгээнд бид нэр одоо лавлгаа шатлалуу буюу referral одоо тогтолцоо гэж хэрэгждэг байсан. Энийг одоо 13 AB маягтайгаа хамт ингээд устгаа хийсэн. Энэ тогтолцоогоо бид нар бас зөв хэрэгжүүлж анхан шатны тусламж үйлчилгээ болон лавлгаа шатлалын тусламж үйлчилгээнийхээ уялдаа холбоог сайжруулах юм шаардлага байж байгаа. Хүний нөөцийн асуудлууд байж байна. Энэний одоо нийгмийн хамгааллын асуудлуудыг бид нэр шийдвэрлэх шаардлагатай. За түрүүн одоо хэлсэн юм эмнэлгийн хэрэгсэл дээр бол олон улсад хүлээн зөвшөөрөгдөх лабораторитой байж иж түүнийгээ эхэлж байгуулж иж дараагийн одоо шатлсан хөгжлүүд нь ирэх юм боломжууд байж байгаа. За бусад одоо нөөцийн менежментийг хэрэгжүүлж эрүүл мэндийн технологийн үнэлгээнүүдээр суурилсан ийм одоо шийдвэр гаргалтуудыг хийх шаардлагатай байгаа. Эрүүл мэндийн одоо салбарын цахимжилт одоо эрүүл мэндийн статистик судалгаа шийдвэр гаргах төвшөнд одоо ашиглах ийм шаардлага тулгарч байгаа. Ингэхдээ бол магадгүй эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраар тэр одоо даатгалын хөшүүргээр энэ тогтолцоогоо нэгтгэж явах нь илүү үр дүнтэй, үр ашигтай байж болох юм. За бас нэг хоёр зүйл бол бид нэр эрүүл мэндийн шинжилгээ ухааны судалгаа шинжилгээний талаар ерөөсөө одоо тодорхой асуудлуудыг хөндөж энэ намууд бол ярихгүй байна. За энэ судалгаа шинжилгээ хөрөнгө оруулалт, статистик суурилсан шийдвэр гаргалтууд дээр бид нэр зайлшгүй анхаарах шаардлагатай. Мөн одоо орон нутгийн тусламж үйлчилгээ нөгөө тархаа одоо байрсан ард иргэдээ яаж тусламж үйлчилгээгээ сайжруулах вэ? Орон нутгийн тусламж үйлчилгээг яаж одоо Улаанбаатар хотын хэмжээнд, олон улсын хэмжээнд хүргэх үү гэдэг энэ асуудлуудыг тодорхой одоо шийдлүүдийг гаргаж ажиллах шаардлагатай. Гэх мэтчлэнгээр энэ мөрийн хөтөлбөрийн одоо заалт болгон дээр бид нэр маш олон зүйлүүдийг би одоо дурдж амжаагүй, ярьж амжаагүй маш олон зүйлүүд бол үлдлээ. Аль болох энэ богино хугацаанд санал бодлоо хуваалцахыг хүслээ. Та бүхэн миний ярьсан хэлсэн зүйлдээ бас өөрийнхөө одоо санал бодлыг хуваалцаж комент байдлаар илүү олон дэлгэрэнгүй хэлцэмжүүдийг хэдүүлээ өрнүүлэхийг бодъё. За энэ сонгуулийн санал өгөх хугацаа хүртэл дахиад нэг одоо 5 хоногийн хугацаа үлдсэн байна. За энэ хугацаанд бас энэ мөрийн хөтөлбөрүүдтэйгээ хэдүүлээ тодорхой хэмжээгээр танилцаж санал өгөхөд тань хүртэл энэ мөрийн хөтөлбөрийн хэрэгжих боломжтой хэсэг мөрийн хөтөлбөр хэр одоо смарт байгаа зэрэгээс одоо хамаарч та бүхэн бас эргэлзэж байсан тэр эргэлзээ чинь тайлагдаж зөв одоо сонголтоо хийх болов уу гэж бодож энэхүү одоо товч мэдээллийг бэлтгэлээ. Ингээд та бүхнээс одоо ирэх
комментүүдийг, санал бодлоодыг хүлээж бай. Тэгээд энэ одоо асуудлыг бас цааш нь дэмжиж илүү олон хүнд хүргэгч одоо Facebook-ээрээ шеэрлэж өгөрөө гэдгийг та бүхнээсээ хүсье. Ингээд сонголт нь ухаалаг, мэргэн байх болтугай гэж хүсэж байна.